1825 он Шинэ Зеландаас зүүн тийш 800 км-ийн зайдах Чатем арлын Мориоричууд олон зууны турш хадгалсан тусгаар тогтнолоо хариус түрэмгийллийн улмаас алджээ. 12 сарын 19-нд тус арал руу 500 Маори огийнхан халдсан бөгөөд удалгүй Мориоричуудыг өөрсдийн боол олгосноо зарлав. Угтаа Маоричуудыг эсэргүүж тулалдсан тоогоор 2 дахин олон Мориоричууд зохион байгуулалтаагаар тулалдсан бол Маоричуудыг алах байжээ. Гэвч Мориори овгийнхан уламжлал ёсоо даган ивээр шийдэж эд баялгаа хуваалцахыг санал болгосон ч ийм үр дүнд хүрчээ. Мориори Маори хоёрын мөргөлдөөн ингэж хэрцгий байдлаар төгсгийг ядах өмгийд хамгуулж болохоор байв. Мориоричууд нь бусдаас тусгаарлагдсан энгийн болгох зэвсэгтэй зохион байгуулалт муутан дээр ан агнаж зэрлэг ногоо түн амьдардаг байв. Харин Маоричууд үргэлж дайндлан хийдэг хүн ан ихтэй, аж ахуйж нийгэмтэй. Энэ чигээр юуг ойлгох гэсэн бэ гэвэл нэг ижил өвөг дээдсээс 1000 хүрэхгүй жилийн өмнө салбарласан ард түмэн ямар ялгаатай хөгжсөнийг харж болно. Энэ хоёр арлын ард түмэн чухам ямар шалтгааны улмаас ийм үр усныг ойлгож авбал их газрын хөгжлийг ойлгоход түхэн болох юм. Чатемийн арлуудад ирж суурьшсан Мориоричууд тухайн орчны хүйтэн цагуурт тааруулж анчид хүүхдүүдийн амьдралын хэм маягтай байв. Ийм нөхцөлд нийгэм төдийлөн сайн хөгждгүйгээс гадна агандаг амьтад ч далайн хав, загас гэх мэт гараар агнах боломжтой учраас нарийн технологи хөгжүүлэх шаардлагач гарахгүй. Үүнээс гадна Чатемийн арлууд нь тусгаарлагдсан жижиг арлууд бөгөөд 2000 хүн л суурьших боломжтой. Эцэст нь зохион байгуулалт муутай бүдүүлэг технологитой инх тавьж нийгэм үүсв. Үүний эсрэгээр Маоричуудын суурьшдаг Шинэ Зеланд нь дулаан уур амьсгалтай учраас газар тариалан мал аж ахуй тохиромжтой. Иймээс эдний хүн ам 100,000 хүртэл үржижээ. Түүнчлэн таримл ургуулах, гар урлал хөгжүүлсэн нь төрөл бүрийн багад зэвсэг үйлдвэрлэх технологийн суурь нь болсон байдаг. Ийхүү Мориоричууд болон Маоричууд нэг өвөг дээдсээс гаралтайч ялгаатай нийгэм болж хөгжөв. Байгаль орчны нөхцөл нь эдийн засаг, технологи, улс төрийн зохион байгуулалт болон дайдах чадварт ямар хүчтэй нөлөөлдгийг энэ үр дүн тодорхой харууллаа. Полинезийн арлуудад хүн ард хоорондоо ийм ялгаатай хөгжсөнийг байгаль орчны 6 хүчин зүйлээр тайлбарлана. Эдгээр нь цаг уур, газар зүй, далайн баялаг, газар нутгийн хэмжээ, газар нутгийн хуваагдах байдал, байгаль орчин, овог аймаг, нийгмийн амжиргаагаа залгуулах байдалд энэхүү нөлөөснөөр ашиглах боломжтой нэгж газарт ноогдох хүн ардын тоо буюу хүн амын нягтршил Полинезийн арлуудад өөрөөр олжээ. Хамгийн сэрэг хүн амтай Чатем арлууд Шинэ Зеландын өмнөд арлын анчид түүхчдийн нийгэмд 1 км квадратад 2 хүн, Шинэ Зеландын бусад хэсгийн аж ахуй эрхлэгчдийн нийгэмд 1 км квадратад 4 хүн ноогдоно. Үүний эсрэгээр газар тариалан эрхэлдэг нийгмүүдэд 1 км квадратад 47 хүнээс илүү гарна. Газар нутгийн хэмжээ том арлуудад хизээч улс төрийн нэгдмэл байдал үүссэнгүй. Шалтгаан нь хүн амтрахаа бутрахаа амьдрснаас ан гөрөө эрхэлж, зэрлэг жимс ногоо түүж амжиргаагаа залгуулдаг хитгэн угаас бүрдэлхтэй. Эсвэл хүн амын нягтршил ихч, улс төрийн хувьд нэгдэж нийлэхэд цаастай газар нутагт амьдарч, аж ахуй эрхэлдэг нийгмүүдээс бүрдэлхтэй холбоотой. Улс төрийн нэгжин хүн амын тоо, хүн амын нягтршил хоёр нь Полинезийн арлуудын технологи, эдийн засаг, нийгэм улс төрийн байгууламжид шууд нөлөөлсөн байдаг. Ерөнхийдөө улс төрийн хүн амын нягтршил өндөр, газар нутгийн хэмжээ их байх тусам технологи, эдийн засаг, улс төрийн байгууламж нь илүү боловсронгуй болдог. Учир нь анчид түүхчдийн нийгэм буюу хүн ам багтай нийгмүүдэд өрх гэр болгон хэрэгцээгээ өөрсдөө хангаж, бусдад эдийн засгийн харилцаа бараг үүсэхгүй. Чатемийн арлуудад удирдахч байх боловч энгийн ард иргэдээс ялархааргүй оромж овоогоод амьдарч, бусдын тэтэл хүн сэргэлдэг гэх мэтэр нийгмийн зохион байгуулалт нарийн хөгжөөгүй байсан бол хамаа олтрэгдэх удирдагчийн удам угсааг заламжилсан хүмүүсийг 8 давхаргад ангилж, дээд зиндааны хүмүүс энгийн ардтай гэрлэж болохгүй. Өндөр цол хэрэмтэй удирдагчийн өмнө эгэл ард өвдөс хөрөх ёстойгоос гадна хүн сүлдэрлэх, ажлаас шүүлүүлэгдэх гэх мэтэр нийгмийн зохион байгуулалт нь дээд зэгтээ хөгжижээ. Полинезийн нийгмүүдийн хооронд анхаарч үзүүштэй сүүлчийн нэг ялгаа нь багаж хэрэгсэл, материаллык соёл. Шохон чулуунаас өөр ямар ч чулуугүй далайн түвшнөөс дээш өргөгдсөн эрт цагийн үүсэлттэй Хендерсон арал нь үүний хамгийн онцгой жишээ. Уг арлын оршин суугчид аврах том хясааны ясаар сүххийхээс өөр аргагүй байсан бол Шинэ Зеландын Маоричуудад түүхийд маш олон янз бөгөөд ялангуяа хас чулууг төвөмөл хэрэглэдэг байлаа. Полинезчүүдийн бүтээсэн хамгийн том бүтээл нь хэд хэдэн аралд байх асар том чулуун барилга байгууламж юм. Эдгээр том хөшөөд орсголын архитектур нь Египт, Месопотам, Перу дэх пирамидуудтай нэг чиглэлд хөгжиж байжээ. Гэхдээ Полинезийн барилга байгууламжууд пирамидтай өрсөлдөхүйц биш. Египтийн хүн ам хайгүй их учир фараонууд хүн хүчтэй ажиллах тухайд зүйрлэшгүй их давуу талтай. Ямар ч тааш ердөө 7000 хүнтэй Пас арлынхан ямар ч мал амтан ашигладаггүй 30 тонны жинтэй чулуун хөшөө барина гэдэг нь гайхамшигтай амжилт юм.
Евраз болон Месоамерикт өөр хоорондоо хамааралгүйгээр бичиг үсэг хөгжсөн бол Полинезид Паса арлаас бусдаар бичиг үсэг хөгжсөнгүй. Паса арлын тухайд тэрхүү нууцлаг бичиг үсэг нь Европчуудтай харилцаа үүснээс хойш үүссэн байх өндөр магадлалтай. Полинезид хүмүүс түүхийн нэлээд хожуу үед суурьшсан учраас Полинезийн хамгийн эртний нийгэмч хүн суурьшсан сүүлчийн твийн 13,000 жилийн түүхтэй харьцуулахад ердөө 3,200 жилийн түүхтэй. Хэрэв тэд дахиад хэдэн мянган жил хөгжсөн бол магадгүй Тонга Хавай хоёр нь номхон талайд ноёрлоо тогтоож эзэн төрний удирдахын тулд бичиг үсэг зохиож хас чулуунаас гадна зэс төмрийг эзэмших байсан бизээ. Товчхондоо Полинезийн арлуудын жишээ нь бидэнд хүний нийгмүүдийн ялгаатай хөгжилд байгаль орчин хэрхэн нөлөөлдөг талаар харууллаа. Тэгвэл ийм үйл явц их газарч мөн адил явагдсан гарцаагүй. Европын зүгээс шинэ ертөнцийнхэндээ үүсгэсэн анхны харилцаа нийтийн тооллын 986 оноос 1500 оны хооронд Гренландд хүлээвсэн маш цөөнтөн скандинавчуудтай холбоотойч харьцангуй нөлөө багтай. Харин бодит нөлөө бүхий мөргөлдөөн нь нийтийн тооллын 1492 онд Кристофер Колумб Карибын тэнгисийн арлуудыг олж нээснээр эхэлсэн гэж үздэг. Үүний дараа 1532 оны 11 сарын 16-нд Перугийн Кахамарк хотод Инка гүрний эзэн хаан Атуалпа, Испани булан эзлэгч Франциско Писаро хоёр нүүр тулснаар Европчууд уугуул Америкчуудын хоорондох хурц өрнөлттэй харилцаа эхэлжээ. Писаро ариун Ром гүрний эзэн хаан 5 дугаар Карлын буюу Испани 1-р Карлос хааны биедлүүлэгч бөгөөд 168 Испани цэргийн бүрэлдэхүүнтэй Инка руу товтлжээ. Үүнийг нь сүрэн зогссон Атуалпа хаан тэднийг 80,000 уугуул цэргийн хамт эсэргүүцсэн ч эцэст нь барьцаалагдав. Ингээд Писаро Атуалпаг 8 сарын турш барьцаалж түүнийг чөлөөлөх болцлоор түүхэн хамгийн өндөр өртөгтэй барьцаа буюу 5 м урт, 7 м өргөн 2.5 м өндөр өргөөг дүүрэх үз алт авсны дараагаар амлалтаасаа нягтаж Атуалпа хааны хүнөөсөн түүхтэй. Энэ түүх нь Европын булан эзлэгчд болон уугуул иргэдийн хоорондох мөргөлдөөний үр дүн тодорхойлох хүчин зүйлийг ойлгуулах юм. Уг мөргөлдөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднээс Писарогийн хоёр дүү буюу Эрнандо, Педро болон бусад дөрвөн зэргийн биш тэмдэглэснийг дүрдвэл уугуул иргэдийн утга их сайхан хочиг харагдана. Маш олон тооны асар майхныг хараад бидний зүрх шимширлээ. Бид тэр цагийг хүртэл ийм зүйл хараагүйсэн юм. Испанчууд бид айж байлаа. Бид тоогоор хавгүйцэн. Тэдний газар нутгийн гүн рүү орчихсон тул нэмэлт хүч дуудах боломжгүй бөгөөд Эрнандо биднийг ойлгохгүй тулд ухтаа 80,000 уугуул цэргийн бүрэлдэхүүнийг 40,000 хүртэл багасгаж тайвшруулахыг оролдож байлаа. Атуалпа бүх уугуул цэргийн хамт хотын талбайд гарч ирмэгц морь цэргүүд нуугдж байсан газраас угсын гал нээж эхэллээ. Писаро захирагч Атуалпад хандаж Есүс Христийн таалал ёсоор Испани дээд хаант хүчин зүтгэхийг санал болгосон ч татгалцсан хариу авчээ. Үүний хариуд нь Испанчууд тэнд цугласан уугуул иргэдийн хэнийг нь ч үлдээлгүй хүүсдэн төрөв. Америк тивийн уугуул иргэд анхандаа морь, буу гихчийг огт мэддэггүй байсныг бид мартах гээд. Эдгээрийг Европчууд анх Америк тивд авчиж буу морийг эзэмшсэн уугуул иргэдийн овог аймагуд хурдан хугацаанд өөрчлөгдсөн юм. Умард Америкийн их талын уугуул иргэд өмнөс жилийн Арауканичууд Аргентины их талын уугуул иргэд буу морийг хэрэглэж сурснаар цагаан арьснуудыг удаан хугацаанд сүрж тэмцээд 1870-аас 80-аад оны хоорондох Европчуудын хийсэн түрэмгийлийг тэсээгүй юм. Испанчууд Инкаг эзлэхэд буу төлөлөн үүрэг гүйцэтгээгүй. Аркебуз хэмэх буун цэнэглэж буутахад амаргүй энэ дэр Писарод ийм төрлийн буу ердөө 10 шиг л байжээ. Гэхдээ гал нээсэн тохиолдолд дайсны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлнө. Харин үүнээс илүү үүрэг гүйцэтгсэн нь Испанчуудын төмөр хийстэй сэлэм, жад, чинжаал зэрэг байжээ. Үүнтэй адил гол хүчин зүйл нь морь. Атуалпагийн дараах Инка гүрний хаан Манкогийн хамгийн шилдэг генерал Кисо Юпанки 1536 онд Лимад Испанчуудыг бүсэлж хот руу дайрч товтлохыг хичээхэд Испанчуудын морьт хоёр анги эхний дээрэлтээр Кисогийн армийг буццогчээ. Кускод Испанчуудын бүсэлсэн Манко хааны хамгийн шилдэг аримч мөн ердөө 26 морьт цэргийн товтлогонд цохилжээ. Кахамаркт морьдын гүйцэтгсэн үүрэг нь 20 дугаар зууны ихэнх хүртэлх 6,000 жилийн туршид морьд байлдаан тулаанд ямар чухал үүрэг гүйцэтгсэний нэг жишээ юм. 1520 онд бүтлгүүцсэн Испанчуудын довтлогоо амжилтгүй болсны дараа Астекчууд цагаан бурхан өвчнөд нэрвэгдэжээ. Уг халдварт өвчин нь Европчуудаас төрүүлж Колумбийн өмнөх Америкийн уугуул ард иргэдийн 95% ямиг авч уджээ. Умард Америкийн Миссисипи мөрний овгоц ч 1492 оноос 1600 оны хооронд Европчуудын тээж ирсэн халдварт өвчний улмаас устж үгүй болжээ. Испанчууд Перу хүртэл ирэхэд нь хувь нэмэр оруулсан өөрийн хүчин зүйл нь бичиг үсэг. Колумбийн аялал Кортесын Мексикийг булан эзэлсэн тухай мэдээлэл Испанд хүрснээр Испанчууд шинэ ертөнцид олноор ирэх болжээ.
Захидал болон зурагт хуудсан хүмүүсийн хүсэл эрмэлзлийг өдөөхөөс гадна маршрутын талаар нарийн ойлголт авах боломжийг нэв. Товчхондоо Испаничууд бичиг үсгийн ачаар Инкагийн тухай нарийн судалж мэдсэн бол эсэргээрээ Атуалпа нь Испаничууд гэж байдгийг ч урд өмнө ийм эзлэн дүрмгийл болж байсныг ч уншиж байгаагүй бөгөөд энэхүү мэдлэггүй байдал нь өөртөө явж орох өрхийг бэлдсэн юм. Эдсэн дүгнэхэд Писарогийн амжилтанд хүргэсэн хүчин зүйлс нь морь, бичиг үсэг, буу ган янз зэрэг байжээ. Уг номын нэрийг нэг талаас Европчуудын эзлэн дүрмгийл тусалсан 3 шууд шалтгаанаар нэрлэжээ. Гэхдээ яагаад эдгээрийн ашиг тусыг хүртсэн нь Инкачууд болон бусад овгийн уугуул аймагуд бус Европчууд байв. За энэ дугаар болон өмнөх дугаарт гол нь шууд шалтгаануудыг хэлэлцсэн бол дараагийн дугааруудаар илүү нарийн шалтгаануудыг авч хэлэлцэх болно.